300 хамгийн чухал байрлалын 150-аас 300 хүртэл нь бол төгсгөлийн байрлалуудыг бол харуулсан байдаг. За тэрний 151-ээс 155 дугаар байрлалыг харуулъя. За энэ дээр болохоор одоо хүн төгсгөлийн талаар харуулсан байна. За яг онлын хувьд болохоор яг анхан шатны. Тэгтээ бол одоо хүн болгон мэдчих хэрэгтэй төгсгөл. За энэ дээр бол Григорич Фишер хоёрын 1959 он тогсон өрг байна. За эндээс болохоор хард одоо тэнцэх ганцхан зөв нүүдэл байгаа. Ноён Б8 сайн нүүдэл. За энэ нүүдлийн дараа болохоор хоёр талаас бол тэнцээ зөвшөөрсөн. За хэрвээ ноён Д5 гэдэг одоо туршиж үзэх юм бол одоо зайн дүрмийн дагуу ноён Б7 орно. За ноён С5 орохоор ноён С7 түлхүүр буудлыг өгж болохгүй. Ноён Б5 гэхээр ноён Б7 гэнэ. За ингээд одоо блок хийж байгаа. За дараагийн 152 дугаар байл Мандларын 1969 оны тийм стати буюу одоо судалгаа нь байна. Ингийн нэг хүүтэй төгсөл байгаад цагааны ноён нүх 5 нүүдлээс нь нэг л тэнцээр хөтлөнө. За авах дүрм үүшлэх байрлал. За ноён Б2 харин хүү дээр хүү Ж6 дээр байгаа тул харин ноён тийшээ орж чадахгүй гэж тооцоод явах нь чухал. За эндээс болохоор ноён Б2-оос бус нүүдлүүд нь бол нөгөө дандаа зайн дүрмийнхээ дагуу нөгөө хожигч байгаа. Ноён А3 орох, ноён А5, ноён Б3 ороход ноён Б5 гэж хожигдно. Хойшоо орох юм бол дагаад ноён Б5 орж хожиж байгаа. За тэгээ хоёр талаас бол хар нөгөө зайн дүрмийнхээ дагуу зайгаа авлаа, орлоо, зайгаа авлаа, орлоо, зайгаа авлаа, орлоо. За хараас хэрүү за цагаан орлоо. За хараас хэрүү ингээд дурагшаага орох юм бол ингээд шууд орно. За ноён Е5 орох юм бол ноён Ж3 оролтыг бол хийнэ. За ингэснээр болохоор хар дагаж ноён Ж6 орж чадахгүй болохоор тэнцээ болж байгаа. За цагааны ноён 5 нүүдэл байгаа бөгөөд эндээс зөвхөн нэг л тэнцээр хөтлөнө. За яг өмнөх хоёр нөгөө байрлал бол тийм одоо бидний мэддэг анхан шатных юм шиг мөртлөө за авах дүрм байгаа даа. За энэ байрал дээр бас одоо зай авах дүрм бол нөлөөлнө. Гэхдээ бас юу мэдж байгаа хэрэгтэй вэ гэхээр хар бол одоо Б6 хүүг бол идэнэ. Б6 ид хүү идэнэ. Цагаан бол ноён Б4 орсон байх хэвээр. За харын идэх нөгөө нэг тийм маневр нь бол одоо нөгөө ташуулдаж явах гэн. Цагааны ноёныг аль болох түлхээд тэгээд Б6 хүү рүү гүн. За тэр нөхцөлд нь цагаанаас болохоор одоо ганцхан замаар одоо явах хэвээр. Тэр нь болохоор бас ташуулдаж ноён Е1 Б4 гэх замаар. За ноён С2 орох үед нь бол ноён F2, D2 орох үед нь ноён F1 сайн нүүдэл. Энэ нөгөө нэг одоо энэ хүүний идэл өөрсдөхөөс илүү нөгөө Б4-ийн артлын буудлын руу эзэлж байгаа болохоор хойно авах сайн гэнэ. Тэр зарчмынхаа дагуу явчихчаа. За одоо 154 дугаар байрал цагааны хүү илүү байгаач харин F7 дээр байгаа хүү ээлж авах нүүдэлтэй тул урд талын хоёр үгээ алдвал хожигдно. Одоо F4-ийн идчихээ G5-ын идсэн гэсэндээ ноён одоо G3 орсон ч гэсэн хараас болохоор ингэж зайн даваа авсны дараачаар F6 гээд одоо түлхүүр буудлыг бол эзэлж байгаа. За тэгэхээр ноён H2 гээд орох юм бол ноён G4 гээд за ингээд түрүүний хожигдлыг бол харуулж байна. За хэрв G6 гээд түлхэх юм бол хараас одоо ухраад идэх юм бол одоо цагаан ноён F4 хүүг хамгаалж амжиж байгаа. Тэгэхээр гарцаа хүүгээр идлээ. За дахиад ингээд ноёнгоо явах юм бол хар дахиад нүүдлээ болохоор F4 эзсийн дараа хожино. Тэгэхээр F5 сайн нүүдэл тулглаа. За нөгөө эхний байрал дээр үдчихсэн ноён G1 сайн нүүдэл. За ноён G5 дээр ноён F1. За энэ байрал руу орохын тулд ер нь бол нөгөө нэг хоёр шаталтай байна тийм. Хүүгээ өгөх хэрэгтэй. Харын нөгөө нэг ээлж авах хүүг байхгүй болох хэрэгтэй. Тэрний дараачаар одоо бидний нөгөө амархан гэж үзэжсэн энэ төгсгөлийн байрал руу ороод ирж байгаа. За 155 дугаар байрлалыг харъя. За гурвалжингийн дүрм буюу энээс хар биш цагаан нүлгэх ээлжийг тааруулж чадвал хар ноён G3 орсноор хойж чумаа гэд. За энэ дээр болохоор хар одоо арталтаа ингээд 3 нүүдэлтэй байдаг. За цагаан болохоор ингээд 2хан нүүдэлтэй байдаг. За тэр дүрмийнхэн дагуу бол цагаан хараас бол шахдаг. За ноён F5, ноён E1. За хэрвээ орох юм бол нөгөө нэг тийш орчих гоо та тий. За энэ хүйт нь ноён E5 гэдэг. Ингэснээр бол нөгөө цагаанаас нүүдлгүй болчихж байгаа. Ноён F1 ороход ноён E4 байна.
За эндээс болохоор ингэж ороод ингээд гурвалж ичиж байгаа. Харж байна. За хэрүү ноён E1 орох юм бол нөгөө ноён E3 гээд одоо зүгээр F2-ын хөвөдлөгээ тодчихоо. За тэгэхээр ноён F4 орвол ингээ хожино. За ноён E1 орвол бол ингээ шахаад. За ноён H2 нүг хүйд нь одоо F1 дээр тэрэг гарч иж хождог. Тийм онцгой төгсгөл байгаа. За тэгээд өнөөдрийн бичлэгээрээ ингээд товч өгөөд тодорхой 5 байрлалыг хуваалцлаа. Энгийн хүүний төгсгөл юм шиг мөртлөө одоо ингээ 2 3 шаталтай болоод ирэхээрээ тийм гүнзгийрээд ирж байгаа жишээг бол харууллаа.